эрсдэс уур амьсгалтай бас ингээд улирал солигдох үе болж байгаа нэгдүгээр. За мөн хоёрдугаар үүнтэй үе зэрэгцээд бас манай олон нийтээрээ тэмдэглэдэг уламжлалт цагаан сарын баяр болох гэж байна тийм ээ. За мөн одоо яг энэ үеэр бас амьсгалын замын халдварын улиралчлал дэгдэлт болж идэг үе. За одоо бол яг томуудас халдварын алаг цог дэгдэлтийн түвшинд одоо байна. За мөн яг энэ одоо бас энэ улирал болон энэ цаг үетэй давхцаад менингококк халдварын дэгдэлт болох жил болон мөн одоо олон жилийн буюу сүүлийн 10 жилийн хөдлөлцөг сараар нь авч үзэх юм бол 1-5 дугаар сар энэ дотроо 3 дугаар сард ер нь нэлээд өндөр бүртгэгдчихсэн ийм одоо тохиолдлын тоо бал байгаа. За мөн сүүлийн 20 жилийн менингококк халдварын өвчлөлийн байдлыг харахад бол 5-6 жилийн одоо давтамжтайгаар дэгдэлт болдог. Ийм одоо зүй тогтол ажиглагдж байгаа. За хамгийн сүүлийн дэгдэлт бол 2019 онд одоо гарсан байна. Үүнээс хойш одоо бас ингээд 5-6 жил ингээд давхцаж байна. Үүнтэй холбогдуулаад мөн одоо бас цагаан сараар одоо та бүхэн маань бас баярлах та тийм ээ. Мэргэжлийн төв байгууллагаас өгж байгаа энэ одоо бас мэдээллийг одоо зөв сувгаар зөв авч за мөн үүнээс сэргийлэх энгийн бөгөөд мөн одоо олон өвчнөөс сэргийлдэг аргуудыг бас одоо дадал болгож одоо хэрэглэх энэ зөвлөмжийг дагах шаардлагатай байгаа. Үүнд бол нэгдүгээр амны хаалтаа зөөх. За амны хаалтыг одоо зөв хаях тийм ээ нэгдүгээр. За мөн хоёрдугаарт гарыг одоо бохирдсон тухай бүр савандаж угаах. За мөн гуравдугаарт дотоод орчны цэвэрлэгээ, агаар сэлгэлт чухал шаардлагатай байна. За мөн одоо дөрөвдүгээрт бол бас та бүхэн энэ үед бол одоо шинж тэмдгийн тандалт өөрөөр хэлбэл таны ойр орчинд тийм ээ золголтоор одоо явах үед ч юм уу одоо халуурсан, тууралт гарсан байт юм уу. За мөн одоо амьсгалын замын халдварын шинж тэмдгүүд илэрсэн ямар нэг одоо иргэн байх юм бол мэргэжлийн төв байгууллага тандаж ялгаан уншлуулах, за мөн яаралтай хариу арга хэмжээ авах ийм одоо шаардлагатай. За ийм учраас тийм ээ одоо амьсгалын замын халдварын дэгдэлт улиралчлал нь болж байгаа. За мөн давхцаад ингээд цагаан сарыг олноороо тэмдэглэдэг бидний уламжлалт цагаан сарын баяр болж байгаа учраас аль болохоор бага насны хүүхэдтэй айлд зочлохгүй байх. За мөн өндөр наснуудаараа бас одоо аль болохоор одоо өөр хэлбэрээр одоо золгох байд юм уу мэдлэх тийм ээ. За мөн бага насны хүүхдүүдийг одоо үнсэхгүй байх. Зай барих энэ одоо энгийн боловч олон одоо ач холбогдолтой энэ аргуудаа зөвлөмжүүдийг бас одоо хэрэглээрэй гэдгийг зөвлөж байна. Тэгээ сар шиндээ сайхан шинлээрэй.